За бүгдээр эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд бид нэр хамтдаа цуглах боломжийг үргэлж өрөөдөг. Бурхан аваад талархъя. Өнөөдрийн цуглааны залбираад хамтдаа эхлүүлье. Баярлалаа Бурхан аваа. Танд бүх зүйлийн төлөө талархъя. Тэгээд өнгөрсөн бүтэн сайн бид нэр таны хүүгийн бидний төлөө төлсөн төлөөсийн төлөө талархах тэр амьсны баяр хийсэн баа. Тэгээд бүх зүйлийн төлөө танд баярлалаа. Бид нар гин нүглийг уурчилж өршөөсний төлөө танд талархъя. Тэгээд таны биднийг гэсэн агуу хайрын төлөө талархъя. Та энэ цагийг ариун сүнсээр удирдах өгнө. Бидний зүрх сэтгэл оюун бодлыг нээлттэй зөөлөн байлгаж өгнө. Энэ зөвхөн таны үг хэлэгдэх болтугай. Есүсийн нэрээр. Амен. За бид нэр 2 дугаар Тимот намаа үргэлжлүүлээд явна. Содмын өвч маань энэ өмнөхдөр 3 дугаар бүлгээс эхлээд эхний 13 ишлэгийг хуваалцсан байгаа. Өнөөдөр би 14 дугаар ишлээс нь үргэлжлүүлээд хуваалцсанаа. За хамтдаа уншъя. Чиний хувьд хинээс сурснаа мэддэх учир сурсан итгэсэн зүйлдээ хууштай бай. Христ Есүст итгэх итгэлээр аврал руу хөтлөх мэрэгүү ухааныг чамд өгч чадaltaй. Ариун номуудыг чи бага наснаасаа мэдэх болсон. Бичвэр үр Бурханы амьсгалснаар өгөгдсөн бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвхт явдалд сургахад тустай. Тиймээс Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэж чадварчих юм аа. Бурханы өмнө мөн дахин ирж хаанчлаа байгуулахдаа амьд ба өгснгийг шүүх Христ Есүсийн өмнө би чамд үүрэг болгоё. Үгийг тунхагл, цагаа олсон ч бай, үгүй ч бай, тунхаглахад бэлэн байх тун. Туйлын төвчээртэйгээр заан сургахдаа зэмэл, анхааруул, синхрүүл. Хүмүүс эрүүл сургаалыг төвчгүй болж хүсэлд нь нийцүүлэн шохоорлын татах багш нараар өөрсдөө хүрээлүүлэх тийм цаг үе ирж байна. Тэд үннийг сонсохоос татгалзан эргэж үлгэр домгуудад анхаарлаа хандуулна. Харин чи бүх зүйлд ухаалаг байж бэрхшээлийг төвч сайн мэдээ дэлгэрүүлэгчийн ажлыг хийж үйлчлээ гүйцэлдүүл. Би хэдийн ундаа өргөл мэд өргөгдсөн тул явах цаг минь болжээ. Би уралдаанд ихэд хичээн зүтгэж замаа дуусган итгэлээ сахисан. Зөвхтийн титмийг надад зориулан зэгсэн байгаа бөгөөд эцсийн тэрхүү өдөр эзэн үүнийгээ надад гартуулна. Тэрээр зөвхөн надад бус түүнийг ирэхийг хүсэн хүлээгч хүн бүрд гартуулах болно. За 4 дугаар бүлгийн 8 хүртэл бид өнөөдөр хамтдаа уншлаа. Тэгээд өнөөдрийн энэ багц бүлэг ишлэлийг хамтдаа ярилцахаас өмнө та бүхнээс нэг 2 асуулт асуухыг хүсэж байна. Нэгдүгээрт нь та бидний яг өнөөгийн амьдарч байгаа цаг үеийг та нарыг 2 үгээр тодорхойлооч гэвэл та нар юу гэж хэлэх вэ? Бидний амьдарч байгаа цаг үеийг эцсийн цаг, эцсийн өдрүүд гэсэн тий Содмын өвч маань 4-3 дугаар бүлэг дээр хуваалцсан шүү дээ тий. Тэгээ та бүхэн эцсийн өдрүүдэд амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрж байна уу? Энтэй санал нэг байна тий. За 2 дугаарт нь таны амьдралд хэр байна да гэж би асууя. Асуудал бэрхшээл дүүрэн байна уу? Ингээ бүр хүнд ачаа үүрцэн явж байна уу? Давгүй сайн байна уу? Энэ эцсийн өдрүүдэд Содмын өвчийн дээр хуваалцсан ишлэлээр гарсан тийм үү? Хүнд хэцүү цаг ирнэ гэж хэлсэн. Тэгээ одоо энэ олон улсын мэдээгчээр бидний одоо энэ амьдралыг тийм амар хэцүү, амар хялбар амьдрал цаг үе гэж хэлэхэд бас төдийлөн тохирохооргүй байгаа юм тий. Дайн байлдаан төлөө хороодлыг бол үнэхээр бужигнж байна. Тэгээд ийм болно гэдэг угаасаа Христ Библи биднэрт Бурхны үг аль хэдийн илчилсэн байна. Тэгэхээр 2000 жилийн тэртээ Паул Тимотед хандан бичиж явах үед хэлжээс энэ цаг үед өнөөдөр бид нэр амьдарч явнаа. Хүн болон төрөөд амьдарч явна. Тэгээ үүний шалтгаан яг юу юм бэ? Одоо энэ хүнд хэцүү цаг болчиход байгаагийн шалтгаан нь юу юм бэ? 3 дугаар бүлэг дээр гарсан тий. Хүмүүс ийм болно гэд асар олон муухай шинж тэмдгүүд хэлсэн шүү дээ тий. Хүмүүс одоо ийм болсон гэдэгтэр та бүхэн санал нэг байна уу? Эсэргүүцэх санал нийлэхгүй юм байна уу? Тэгэхээр одоо энэ хүнд хэцүү цагийн шалтгаан хүмүүс бид нэр байна шүү дээ. Ийм
гим нүгэлтэй ийм одоо мух олсон хүн төрлөختөн бид нэр байна. Магадгүй бидний дотор итгэж гээд байгаа бидний дотор ч гэсэн энд дурддагдаад байгаа шинж чанаруудаас 1-2 түүнээс дээш нь бас их бага хэмжээгээр байх цохолцох ийм боломжтой. Тэгэхээр бид нэр ямар цаг үед амьдарч байгаа вүлээ? Хүмүүс ямар болцсон байгаа вүлээ гэдгийг мэдж явах нь биднэрт хэрэгтэй байна. Тэгэхээр эндээс үүдэж юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нэр тэр муухай хүмүүс бидний 90 цаорын байна. Би өөрөө бас иймэрхүү шинжлэлүүдийг агуулж байна. Тэгэхээр нэг баахан юм өргөстөө одоо атом молекулууд ч юм байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бие биенээ шархлуулах, хатгах, өвтгөх, уйлуулах, хуур мэхлэх, хүчрхийлэх энд бол гайхаж боломжтой зүйл байхгүй нэ тий. Яагаад ингэж байгаа юм бэ? Ингэж болдгийм үү гэдээ одоо шоконд ороод ч юм ингэж цочирдод байх юм байхгүй. Угаасаа ийм байх болно гэдгийг Библи биднэрт аль хэдийн анхааруулад, сануулад илчлээд хэлсэн байна. За тэгээд өнөөдрийн текст рүү орё бүгдээрээ. За 14 дугаар ишлэлээр хинээс сурснаа мэдэх учраас гэж хэлж байна. Дээдлийн 10 дугаар ишлэлээр бас байгаа тийм үү? Чи миний сургаал, зам байдал, зориг, итгэл, төвчээр, хайр, тууштай чанарыг дагсан бөгөөд тавчлаг зовлон маань мэднэ гэж Паул дээхэн хэлсэн байна. Тэгээд 14 дугаар ишлэлээр чиний хувьд хинээс буюу Паулаас сурснаа мэдэх учраас сурсан итгэсэн зүйлдээ тууштай бай гэдэг чинь. Тэгээд хинээс сурсан гэдэг дээр би орчин үеийн цаг үетэй холбоод ярихыг хүсэж байна л да. Энэ яг зөвхөн орос байдаг үг юм уу мэдэхгүй. Нөгөө чи найзаа хин гэдэг надад хэл тэгвэл би чамаа хин гэдэг чи хэлье гэдэг үг байдаг байхгүй. Тэгээд тэрнтэй адилхан чи одоо хэнийг дагж байгаа, хинээс сурж байгаа. Орчин үед одоо нөгөө нэг сошиал сүлжээ гэж байгаа шүү дээ. Хэнийг дагж байгаа, хэнийг сонсож байгаа, хэнийг үзэж байгаа хин гэдэг хүн одоо чиний хувьд одоо урдаа ингээд баримжаа, чиг баримжаа зүг чиг чинь заагаад явж байгаа. Тэрийг одоо ингээд зөв сайн үнэн гэдээ итгэхэд явж байгаа гэдгээр бид нэр ер нь хинбэ хаашаа явж байна, миний амьдралыг өнөөдөр юунд тулгуурсан, ямар үнд цөлтэй юм бэ гэдэг бид нэр олж мэдчих болно. Тэгэхээр юу гэж хэлэх гэж юм гэхээр Тимотийн хувьд бол сайн бат найдвартай Паулаас суралцсан байна. Тэгээд бидний хувьд хамгийн найдвартай гэсэн бол Баярмаа маань нөгөө цоглооны юун дээр өдөр болго ишлэл хуваалцдаг шүү дээ. Тэрэн дээр нэг тийм ишлэл байсан. Би утгыг нь ярьж байна. Бидний дагах хамгийн зөв сайн юу бол Бурхан Иесус Христос маа гэж хэлсэн баг. Инфлюенсер юм аа гэдэг. Тэгэхээр бас Паул гэж болно те. Тэгэхээр ингээд бид нэр зөв нэгнээ дагах хэрэгтэй байх нэ. Буруу нэгнийг дагах юм бол тэд нар маань бид нэр буруу тийш хөтлөх учраас энэ зүйлийг бид нэр анхаарах нэ гэж та бүхэндээ уриалгах гэсэн юм аа. Тэгээд Есүс Христийг, Библийг, элч нарыг, Библийн баатруудыг, Библийн түүхүүдийг Библийн түүхүүд, Библийн баатрууд дээр эерэг сүрэг аль аль нь байдаг. Эргүүдээс нь суралцах юмудаа, үлгэр жишээ, үлгэр дуурайл авах юмудаа аваад сүргүүдээс нь бид нэр сургамж аваад тэдний алдааг давтахгүй байх. Энэ зүйлүүд бид нэр суралцаад явах нэ. Тэгээд ийм бас нэг үг өгдөг те. Ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг. Тэгээ өөрөө алдаа хийдгүү гэж хэлдэг те. Тэрнтэй адилхан тэрийг одоо энэ сэдвтэй холбоод яриулах юм бол энэ дээр мэрэгүү ухаан гэж гарч байгаа. Тэгээ мэрэгүү ухааны тухай хамгийн их гардаг хэсэг сургаалт төгс байгаа шүү дээ. Тэгээд ухаантай хүн бол Бурхны дагах ухаантай хүн бол Бурхнаас Библиэс суралцдаг. Мунхаг хүн бол өөрийнхөө алдаанаас эсвэл бусдын алдаанаас суралцдаг байна. Тэгэхээр хэнийг дагах, хинээс сурах вэ гэдэг маань бид нарт тийм чухал зүйл байх нь. За тэгээд дотор нь бай гэдэг нэг үг байгаа.
тууштай бай. Бай гэдэг нь болохоор ямар нэгэн юм дотор бай гэсэн үг. Тэн дотор орш гэсэн үг байгаа. Тэрүүгээр амьдр, тэрүүгээр бүр амьсгал тэрэндээ ингээ бүр эзэмдүүлэх юм уу. Тийм зүйл байгаа. Тэгэхээр юун дотор байх хэвээр, юунд эзэмдүүлж, юугаар ингээд амьсгалж амьдарч явах хэвээр вэ гэхээр Паулаас сурсан тэгээд итгэсэн зүйлүүдтэй тэрэн дотор бай. Тэгээд тэр нь ямар байх хэвээр вэ? Тэрэн дотор бүр тууштай. Тууштай гэдэг дээр та нар юу гэж бодож байна? Ямар үгнүүд бодогдож байна? Замын дундаас хаяхгүй, гарахгүй тий, замаа орхихгүй, эцээ хүртэл нь явах, төвчих. Тийм зүйлүүд байна. За тэгээд ийм зүйлүүдийг бид нарт Тимотед захисан захиасаар дамжуулаад Паул бид нарт захижээ. Тэгээд нэгэнт одоо энэ сошиал сүлжээ ярьсан дээр энд нь ярьчээ да. Сошиал сүлжээг 100% одоо нөгөө буруутгах, бузруулаа гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл энүүгээр дамжуулаад бид нар бас хэрэгтэй юм олж авч болно тийм үү? Хэрэгтэй мэдээлүүд авч болно. Гэхдээ гэдэг маш том цуваа үнцэгтэй. Энэ бол бидний номер 1 цагийн дайсан алуур болсон, анхаарал сарниулагч болсон тийм. Бурханаас Бурханы үгээс анхаарлыг маань магадгүй гэр бүлийнхнаас маань нөгөө биднийг холдуулдаг. Би энэ нэгэн дээвэр дор байгаад байгаач оюун бодол нь гэр бүлийн гишүүдтэй өөр энэ ертөнцид төр сошиал сүлжээний дотор явж идэг. Нэг гэр амьдраад байгаа мэт болооч тэгээд хамтран амьдрахч маягаар тийм амьдралын хэлбэр рүү ороход одоо энэ сошиал юу бол аюултай тэтгэн минут гэж орчоод хэдэн цаг болчдөг тийм үү. Хэрэгтэй хэрэггүй зүйлсээр бидний тархийг бас дүүргэж байдаг. Тэгээ энэ дээр одоо нийгэм бухимдал асар их байна. Би тэр хэлсэн нөгөө эцсийн өдрүүд хүнд хэцүү цагууд хүмүүс юм болцсон байгаа. Шудраг ус явдал ингээд гаарсан байна. Тэгээд бид нар тэр хэлсэн шүү дээ гайхаж зочирдод авах хэрэггүй. Тэгэхээр нөгөө нийгэм цэвэгдэж байгаа нь одоо шудраг ус муухай юмнууд муухай үнэн. Гэхдээ тэр дуйлан болгоны араас хошуураад энэ ертөнцид одоо нэг тэр Бурхны тогтооно гэсэн тэр шудрагоос энэ дэлхий дээр энэ цаг үед Есүсийн дахин ирэлтээс тогтчих юм шиг өндөр хүлээлт найдар тавиад тэрэнд хийх бухимдаж стресстэх хэрэггүй гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө хуурдаг шүү. Тэгээд энэ би нэг үгийг бас өөртөө ч гэсэн хэлж байгаа. Бидний өглөө сэрэнгүүтээ хамгийн дөрөв шүүрж авах зүйл маань л утсан шүү дээ. Тэгээд утсаа аваад хаашаа орох вүлээ? Энэ хэд рүүгээ орчихгүй. Бурхны өмнө суух, залбирах, унших, Бурхны үгээс унших. Яагаад унших ёстой вэ гэдэг нь одоо энэ дээр гарч ийн тий. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо энэ сурах, дагах, хэнийг дагах гэдэгт холбоотой. Энд хэлчихье. Тэгээд за ариун бичээс биднэрт мэрэгүү ухааныг өгч чадaltaй гэж байна. Тэгээд тэр нь ямар мэрэгүү ухаан гэхээр Христ Есүст итгэх итгэлээр аврал руу хөтлөх мэрэгүү ухаан. За тэгээд энэ мэрэгүү ухаан гэдэгтэй холбоотой би нэг хэд гурван юм хэлье. За сургаалт үгсээр түрүү хэлсэн хамгийн их гардаг гэдэг. Бидний хамгийн алдартай сайн мэдгчлүүдийн нэг нь мэрэгүү ухааны эхлэл нь бол Бурханаас имэлтэй гэж хэлдэг тийм. Би тэгээд түрүүчийн нэг номлол дээр нэг айдас гэдэг сэдвтэй холбож ярьж байгаа. Бурханаас айх айдас гэдэг хүмүүс жоон буруу ойлгохоор тийм үг хэрэгэлсэн байгаа. Тэгээд тэрнийхээ уучлалгүйц халруулга хийхийг хүсэж байна. Тэгээд Бурханаас имэх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр чин зүрх сэтгэлээсээ Бурханыг хүндэтгэх, имэх, тэгээд түүний улмаас Бурханы өмнө даруй байх, тэгээд дуулууртай байх, Бурханд хайртай байх. Бурхан миний төлөө ямар их юмнууд хийсэн бидлээ гэдэг тэр зүйлийн төлөө талархах зүрх сэтгэлээр дүүрэн байх. Энэ зүйлүүдийг тэгээд үнэхээр энэ чин сэтгэлийн имэлт байгаа бол
би бурханд дуулууртай байж чаднаа. Тэгээ би бурханд одоо энэ сургаалт үгээр хэлж байгаа би бурханаас мэрэгүү ухааныг авч чадах нэ. Тэгэхээр Библи биднэрт энэ бурханаас ирдэг энэ мэрэгүү ухааныг өгдөгөө гэж хэлсэн байна. Тэгээд мэрэгүү ухааны талаар Яаков номдэр байдаг тийм үү? Дээрээс ирэх мэрэгүү ухаан, газрын төрөлхийн чөтгөрийн мэрэгүү ухаан гэж байдаг тийм. Хүний хоёр янзын эсрэгцүүл байдаг. Тэгэхээр бид нэр аль мэрэгүү ухааныг хүсэж байна уу та нар? Тэгэхээр энэ мэрэгүү ухаан бол их сурвалжин ойлгомжтой цор ганц тий. Зөвхөн бурхан хин нэгэн мундаг ах тэр эрдэмтэн Нобелийн шагналтан биш. Тэр эрдэмтдээ үүсгэж байгаа юм шиг. Тэр эрдэмтэд дотор бурханд итгэдэг хүмүүс бас зөндөө байдаг. Тэгвэл тийм нэг академик мэдлэг одоо өндөр IQ гэдэг ч үг тийм юмнуудыг мэрэгүү ухаан гэж хэлдэг байгаа тийм. За тэгэхээр энэ мэрэгүү ухаан бол Библиэрээс бид нар олж авч болох ийм зүйл байх нэ. За тэгээд энэ мэрэгүү ухаан нь цаашаа явъя да. За энэ дээр 16 дугаар ишлэл, 16 17 дугаар ишлэл. Энэ бас та бидний маш сайн мэддэг юм алдартай ишлэл байгаа. Хос ишлэл. Бичвэрээр Бурхны амьсгалаар өгөгдсөн бөгөөд гэдэг нь амьд гэсэн үг тийм. Адамыг Есүс нөгөө амийн амьсгалыг үлээж хүн болох амьдруулсан байгаа шүү дээ. Тэр утгаараа энэ Бурхны үг бол хэдийгээр хүнээр бичигдсэн ч гэсэн хүмүүс ашиглагдаж бичигдсэн ч гэсэн амьд үг юм аа. Бурхнаас өгөгдсөн үг юм аа. Тэгээд заах, зэмлэх, залруулах, зөвхт явдалд сургахад тустай гэж байна. За энэтэй холбоотой хэдүүлээ хамтдаа хоолцъя. Тэгээд за юу заадаг вэ? Библи биднэрт юу заадаг вэ? За Бурхны тухай заадаг уу? Хүний тухай заадаг уу? Энэ хорвоо ертөнцийн түрүүний хэлсэн нэг эцсийн өдрүүд гэдэг чинь нийгмийн бидний амьдарч байгаа цаг үеийн тухай заадаг уу? Юу заадаг вэ? За Бурхны тухай тэгвэл юу заадаг вэ? Бурхны хүслүүдийг илчилдэг тийм үү? За Бурхны хамгийн хүнд хандсан хамгийн том чин хүсэл юу вэ? Гим нүгэлд унсан хүн төрлөختнийг дараа нь хүн болгон түрүүн яригдсан тийм номлууд дээр үнийн мэдлэг рүү ирээсээ итгэж аврагдаасаа гэдэг нь Бурхны чин хүсэл байгаа. Бурхны гих мэтчлэн маш олон хүсэл, зориг энэ зүйлүүдийг Библи биднэрт зааж өгдөг, харуулдаг гэх юм, илчилдэг гэж бас болно. За Бурхны мөн чанаруудыг бас илчилдэг тийм үү? Тэгэхээр бид нэр зарим зүйлүүд дээр одоо энэ гаж урсгалууд гэдэг янз бүрийн юмд ярьж байна. Бид нэр ямар зүйлийг содногч маань түрүүн бас хэлсэн шүү дээ. Нөгөө дөрвөн номлол дээр нөгөө хуурамч мөнгийг ялахын тулд хуурамч мөнгөтэй зурлах хэрэггүй. Зүгээр жинхнээ сайн мэддэг байхад болно. Атгаад имрээд яаж мэдрэгддэг, бараг үнэртдэг гэдэг ч юм уу те. Хаана туудаг яадаг мэддэг гэдэг шиг. Бурхан ямар мөн чанартай вэ гэдгийг бид нэр мэдж явах юм бол энэ гаж урсгалууд дандаа нөгөө хамс идвэсний юмнуудыг суглаад үнэн мэд, хальт харахад зөв мэд энэ юмнуудыг гаргад ирсэн байдаг. Тэр юмнууд ингээд нөгөө нэг тэр хямцаг юу гэдэг лээ. Тэр юмнуудаас ингээд тал талаас нийлүүлсэн ишлүүдээр нэг юм гаж сургаал үүсгэнгүүтээ одоо бид нэр өнөөдөр үзэж байгаа тэр хүмүүсийн чихийг гижигдэх энэ төр гэж ярьж байгаа. Тэрийг бид нэр маш амархан барьж авч чадах юм нь юу гэхээр тэрэн дээр дурддагдаад байгаа Бурхны мөн чанар, зан чанар бидний мэдэх тэр зан чанартай зөрчилдөг юм бол уучлаарай наадах чи миний таньдаг Бурхан биш байна. Та нар ямар Бурхны тухай яриад байгаа юм бэ? Христ итгэл гэдэг юм аавна. Гэхдээ миний мэддэг Бурхан тийм чанар байдаг юм аа. Хайр, уучлал, өршөөл юу гэдэг те. Тэгээд бас энэ өнөөдөр дуулал ариун байдал гэдэг ч юм уу. Энэ янз бүрийн юмнуудыг бас говьлж ингэж юу яадаг. Бурхны тухай энэ олон зүйлүүдийг ингээд маш тодорхой илчилсэн байдаг, заасан байдаг.
За тэгээд хүний тухай бас хүн ямар гэм нүгэлт мөн чанартай болсон бэ гэдэг. Хүмүүс яаж бие биенээ гомдоодог вэ гэдгийг хэлдэг. Тэгээд хүнд ямар гарц гаргалгаа байгаа вэ гэдгийг бас хэлдэг. Түрүү хэлсэн энэ цаг үеийг яагаад энэ ертөнц хорвоо ийм аимшигтай муухай бузруулаа байна вэ гэдгийг бас хэлсэн байна. Энэ хорвоо ертөнц од гаргасыг хэлж байна. Дэлхий яаж бүтээгдсэн, цаана бүтээгч байгаа мөгүй юу? Бүтээлүүд нь бурхны тухай хашгирдгаа гэж хэлж байна. Энэ зүйлүүдийг бас Библиэлд илчилсэн байгаа. Тэгээд хүний талаар бас хүн бурхныг ирж хайхаар бүтээгдсэн маа Үс 17 дугаар бүлэгтэр гарсан. Тэрийг бас илчилсэн байгаа. Хэрэв хайх юм бол, чин сэтгэлээс хайх юм бол бурхан хажууханд нь өөрийгөө илчлэхэд бэлэн. Тэрийг бурхан хүсдэг юм а гэдэг. Гэх мэт олон зүйлүүдийг бурхан ингээд өөрийнхөө үгээр дамжуулаад биднэрт зааж өгдөг байна. За тэгээд цаашаа явъя. Зэмлэх гэдэг чинь. За зэмлүүлэх дуртай юм байна уу? Хин нэг намайг ингээд улаан нүүрэн дээр мэн ингээд зэмлээд хэллээ те. Ихэнх хүмүүс нөгөө одоо юу гэх юм бэ? Сэтгэлийн бодоод гэдэг ч юм ингээд хатуу ширээ үг чи тэгээд байгаа юм биш үү? Ингээд шууд хэлэхээс ер нь бол жоохон зайлсхийдэг те. Тэгээд тэрийг бол яхаа болсон ёс зан гэдэгтэй бас уялдуулдаг. Тэгээд хүнд байдаг маш хоёр хэцүү зүйл нь байдаг гинэ юу вэ тэр? Өөрийнхөө буруу байсан, буруу явж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийг асар хэцүү байдаг тийм үү? Асар өвдөлттэй байдаг. Би буу алдсан гэж үдээ. Тэгэхээр нөгөө хүн өөрийнхөө талаар ер нь бол гайгүй бодолтой байх гэдэг шүү дээ. Би бол зөв л явж байгаа. Би яг зөв гэж бодсон замаараа л явж байна. Миний бодол, миний юмд хандж байгаа хандлага, үнэт зүйлүүд одоо юу гэдэг те. Энэ бүх зүйлүүд маань ер нь зөвдөө хамтаа да гэдэг ийм бодолтой байж итл. Чи тэгээд байгаа юм биш үү гэдээ улаан нүүрэн дээр ингээд шахуурдад орж ирэхээр нөгөө арзгандаг те нөгөө эсэргүүцдэг хамгаалтын тэр горимдоо ордог. Нөгөө хясаагаар ярих юм бол нөгөө хясаан дотроо орчдөг дунгаар ярих юм бол. Тэгээ энэ бол хүнд маш хэцүү зүйл байдаг. Хоёрдугаар хэцүү зүйл нь энэ алдаагаа хүлээн зөвшөөрөөд өөрчлөгдөх. За тийм ээ би буруу байсан юм байна. Одоо явж байгаа нь буруу эсвэл би тэр өнгөрсөнд бас буруу байсан юм байна. Одоо би ер нь өөрчлөгдөх ёстой юм байна. Энэ хоёр тэгэхээр энэ зэмлэх залруулах гэдэг нь шүү дээ. Энэ хоёр бол хүнд хамгийн хэцүү хоёр зүйл байдаг бахны. Тэгээд энэтэй холбоотой би нэг сайхан өөртөө тохиолдсон явдлыг хуваалцахыг хүсэж байна. Тэгээд за түрүүний тэр нэг заах гэдэг тэр нэг сүнслэг ертөнцийг бас хэлхээ мартсан байна. Тэнгэр элчнэр, диавол, түүнийг дагсан альбин чөтгөрүүдийн тухай тийм. Тэгээд бас нэг Христийн дахин ирэлтэд өнөөдөр үзэж байгаа бидний ирээдүйд энэ ертөнц шүүгдэх шин тэнгэр шин газар бий болох тухай энэ зүйлүүд ингээд бид нарт заагдсан байна. За зэмлэнэ гэдэг чинь ер нь бол Библи биднэрт хүнээр дамжуулж хэлэхээс гадна гол нь биднэрт нөгөө нэг эсрэг нэг гэдэг шиг зүгээр бидний өмнө толь тавьж өгч байна те. За Библийг уншлаа. Өөрийгөө толинд харлаа. Яаков номыг саний те. Би энэ дээр өстө нэрэ бурхан нэрэ энэ дээр тэгдэг штэ би өстө таг мартчихжээ гэдэг ч юм уу те. Ойр Библи уншаагүй энэ дээр нэрэ миний юм яг л хэлжтэй гэдэг ч юм. Муу зуршил, домтолт хамааралтай болчиход байгаа зүйл тэгээ үл уучлал миний дотор юу байна? Гомдол хорсол үзий ядалт. Эсвэл талархахгүй зүрх сэтгэл байна уу? Айд санаад зовнил төгшөөрөөр ингээд хүлэгдсэн байна уу? Эсвэл миний нөгөө найдвараа тавьдаг зүйлүүд маань яг юу юм бэ гэдэг одоо энэ хүнд хэцүү нөхцөлөдөд гарч ирдэг те. Би бурхан найдаад байгаа юм уу? Эсвэл нөгөө энэ дэлхийнхний найддаг хүн, эд хөрөнгө, одоо юу гэдэг материалын зүйл, танил таал энэ зүйлүүдэд найдаад байгаа юм уу? Эмч анаах хаан гэдэг ч юм уу. Миний яг найдвар юун дээр байгаа юм бэ гэдэг юм бас толинд надад харуулж өгнө гэсэн. Тэгээд тэр толь надад одоо болохгүй байгаа зүйлийг маань илчиж өгнө шүү дээ. Муухайгаар хэлэх юм бол бузруулаг маань харуулж өгнө те. Идэ бэрийг маань өвчнийг маань онш тавигдах нь. За тэгээ бурхан ингээд чичлээд яллаа зэмлээд буруутгаад чи нэм хөгийн штэ гэд хайдгуу. Эндээс гарах
арга замыг замыг зааж өгөхийг хүсдэг. Миний хүү ийм байна. Миний охин ийм байна. Одоо энэ дээр ийм гарц байна. Ингэж ийш явъя. Одоо жоохон зам даличжээ. Эсвэл замаа орхичжээ. Гарах арга зам босох өндих хэрэгтэй байна те. Ямаа засах хэрэгтэй байна. Тэр уучлах байгаа юм уучлая. Сүнсээр шинжлэхдээ сэргий унтаа юу байдалд орчиж гэдэг ч юм уу. Итгэл сүнсний үед ямар байдалд байна вэ? Энэ дээр яаж сэргийж болох вэ гэдэг энэ зүйлүүдийг залруулдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө эмчилгээ бичиж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр түрүү хэлсэн шүү дээ нөгөө хүнд хамгийн хэцүү зүйл нь нөгөө өөрөө өөртөө нүүр тулахыг хүсэх. Толинд Яаков шиг толинд дарангуут эргээд өөрийгөө мартахыг хүсэж магадгүй те. Нөгөө өөрийгөө бодит байдлыг хараад дотор арзанаад байгаа учраас за энэ тухай бодохоо болчих. Энэ сэдвийг ер нь нэг өөрөөсөө ч нуучих те. Хүмүүсээс болон өөрөөсөө ч нуучих, өөрөөсөө холдуулчих. Тэгээд ингээд залруулга гэдэг эмчилгээ ороод ирэнгүүт за энэ эмчилгээгээ би яат юм бэ? Одоо эмчилгээ гэхэр чинь нөгөө ийм баримтлах дэглэм ийм хийж болохгүй ийм зүйлийг хориглоно гэдэг эмчилгээ орж ирдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд санаатаагаар үл ойшож тэрсэлэх. Тэгээд түрүүний нөгөө би амьдралдаа тохиолдсон жишээ гэдэг дээр би нөгөө нэг юу гэлмээр та нар ихэнх нь сонссон байх нөгөө хавиргаа уусан шүү дээ би тий. Хавиргаа уулаа. За тэгээд хавиргаа уурсныг ихэндээ мэдээгүй. За тэгээд орчлын ярих юм бол ингэсэн нөгөө цас хайлаад налаагаад гадаа гой дулаахан болчихлоо. Гадаа ингээ бүр баг күртэхгүй явж болж байна тий. Тэр үеэр тэгээ анхаарал сарнсан суларсан байсан юм болоо гэж би бодоод байгаа байхгүй. Сүнслэг утгаар ярих юм бол. Тэгээд нэг мэдсэн ингээд нөгөө нэг нуруугаар амар хүчтэй газарцсан. Амар эвгүй онсноо мэдэрсэн. Тэгээд тэрэндээ холбоотой бид нэр итгэжлээ. Бурханд аврагдчихлаа. Цуглаанд явж гинэ би гэдэг ингээд нөгөө нэг юм жоохон назгаарл тайвширлын байдалд орох ийм аюул байх юм бол гинт миний тэр нөгөө нэг жуудгаар ярих бол Япон шийдүүлсэн гэдэг шиг хөөг гэтэл амар юмсан байхгүй байна. Тэгээд амьдрал юм уу бидний дээр ингээд нөгөө нэг шидэж магадгүй дэрэг гэхдээ бурхан зөвшөөрсөн гэсэн үг тийм. Тэгэхээр бид нэг сонор сэрэмжтэй байдлаа алдаж болохгүй байхны нэгдүгээр нь тийм. Тэгээд хавар болчлоо, цас айлчлаа, дулаарчлаа гэж тайвширч болохгүй нэ. Би одоо айдгууг авдартай хийцээ, харанд үзээ гэж хит тайвширл байж болохгүй байхны. Одоо энэ дээр яриад байна өөр олон газрууд дээр эцээ хүртэл төвчсөн аврагдана гэдэг байгаа шүү дээ тий. Тууштай бай. Чи юунд итгэсэн тэндээ тууштай бай гэдэг. Хоёрдугаарт нь ингээд юу яасан. Түрүүний тэр зэмлэл гэдэг онцтой байх гэдэг дээр. За эмнэлэг дээр очиод үзлээ арайх гэж эмнэлгээр машина бариад очиод үзүүллээ. Эрдэнэгийн зураг авахууллаа. Имч харснаа. Хаврын зүгээр шүү дээ. Хугарсан малга байна гэдгсэн аахгүй. Гэхдээ жоохон өвдөд байгаа чинь жоохон тийм байна. Юу ч гэсэн болохгүй болж тэгээд хэд хоногоос ирээд үзүүлээрэй гэдгсэн. Тэгээд гэртээ харьдаа өвдөл намддаг. Өвдөл бүр маш хурц байгаад идэг. Тэгээд компьютер томограф гэдэг юм хэллээ. Тэгсэн чинь 3 хавир хугарсан байна, нэгэн зөрсөн байна гэд яратал гараад иржээ. За тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ эрдэнэгийг би юутай зүйрлэх гээд байна гэхээр хүний ойлголт, хүний өнцөг. Түрүүний дээр тайвшрал назгаал гэсэн шүү дээ. За би цуглаан нэг 5 яваад нэг таслаад байгаа гэдэг чинь би 9 бүлэгтээ нэг 3 орчод нэгэнд нь хойшоо суучаад байгаа ч гэдэг ч юм уу те. Би нэг залбирал бол явах те нэг ингэдэг. Дөөр юу гэдэг Библи уншлах дээр ингэдэг. За би нөгөө нэг Библиэл дээр маш болохгүй гэдэг нь тодорхой хэлсэн энэ зүйлүүдийг хаяа хийчихэд байгаа. Тэгтээ гэдэг нэг юм баахан зүвтгэл зөөлрүүл буулт хийсэн ийм зүйлүүд ингээд байгаад идэг. Тэрийг би эрдэнэтэй зөвлөх гэдэг байна. Зүгээр шүү дээ. Ясна хуураагүй байна те. Зүгээр би гайгүй л шүү дээ. Би итгэлийн замаар явж л байгаа. Би тэр нөгөө нэг цуглаандаа ч явахаа болцсон нөгөө Батмат дулмааг бишээд уучлаа дуу явдаг. Бат хэнийг туяаг бодвол би чинь цуглаандаа яваад байгаа шүү гэдэг ч юм уу те. Тэр бол бидний эрдэнэхэн байна.
Тэгээд тэр бол хуурамч онш тавигдаад байгаа байхгүй. Тэгтэл өвдөлт байгаад байна. Өвдөлт байгаад байна гэдэг чинь бид нэр дохиог гэдэг шүү дээ. Ямар нэг юм болохгүй байна. Чи сүнсний үед өхлүүд болсон юм биш үү? Чи одоо ингээд цуглаанч сонирн биш, библич унших сонирн биш, номлолч сонирн биш, хэсэг бүлэгч сонирн биш. Одоо өөр юу гэдэг. Итгэлийн ахын дүүстэй нөхөрлөлт сонирн биш. Ингээд нэг юм ангад цангасан зүрх сэтгэл байхгүй. Ийм болцсон бол нөгөө яс уграагүй гэж яаж уншлаад байна. Ерөнхийдөө ч худлаа хэлээд байгаа юм биш үү гэдэг асуултыг бид нэр өөрөөсөө тавих нь байна тий. Бид нэрээ уншилсан тий. Одоо хоёулаа л анагаах нь би ерөнхийдөө муулж байгаа юм шүү. Гэхдээ нөгөө хоёулаа л анагаах нь түлийн зөвшөөрсөн хоёр оншоо арга шүү тий. Библиэр харахаар би гайгүй л яваад байгаа юм шиг тий. Өөргөө зөвтгөх ишлүүдийг олж штэ хүн чинь яаж хийж байгаа. Тэр нэг болохгүй байгаа юм да. Тэр энэ дээр ингээд ходоод ч юм уу учир би виноож болно гэдэг юм шиг гэдэг ч юм уу тий. Ингээд гэх мэтэр ингээд нөгөө ямиг тастаж аваад яваад байдаг. Тэгээд тэр залруулах гэдэг дээр тэгэхээр биднэрт нөгөө нэг компьютер томограф буюу одоо нэг жинхэнэ зөв онш хэрэгтэй байна гэдэг хэлэх гээд байгаа байхгүй. Би нөгөө яг тэр компьютерийн юу ч ямар ч гоё гарч ирдээ. Би нөгөө тэр зургийг авчирнаа юм харчаад миний хавирга ингээд сайхан яраатал гараад ирсэн. Хуурд муурлан янзын гоё харагдчихэв. Тэгэхээр нөгөө нэг энэ юм шиш жоохон хөвгтэйсэн ч хараад хэлэхээр байна. Тэгэхээр нөгөө Бурхны үг биднэрт тэгж илчилдэг байх нэ. Нөхөр төмөөр тий. Чи үндэ 3 яс чи хугарчаад байна. Ахаад ингээд яваад байл дахиад 5 2 хугарах нэ. Ингээд яваад байвал ер нь тэгээ бүр цаашаа далигаад алдуурах нь шүү гэдэг энэ зүйлийг биднэрт компьютер томограф буюу Бурхны үг биднэрт илчилдэг байх нэ. Тэгэхээр нэгдүгээрт нөгөө зөв онш руу хандах хэрэгтэй байна. Тэгээд толны өмнө нүүр буруулахгүйгээр зоригтой зогсох тий. Таагүй, хэцүү, өвдөлттэй хармааргүй байсан ч гэсэн тэр орчин үеч одоо нэг янз бүрийн фильтр мэлтэр байдаг болсон шүү дээ. Бүх гоё өөсөвдөг дарчдаг. Өвчлээ өөсөв толб удаад тий. Тэр бүх юмудаа ингээд толны өмнө зогсоод чин судалгаар хараад тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөхөөс одоо нэг архичин хүн юу яадаг гэдэг нэг миний байнга ярьдаг үг гэдэг шүү дээ. Тэгээд тэрнээс эхэллээ шүү хүлээн зөвшөөрөхөөс тий. За би энэ дээр үнэхээр өрчлөлтчжээ, толботой байна. Хавирга маань хугарчжээ үнэхээр. Тэгээд би дэглэмээ барина тийм үү? Огцон хөдөлгөөн хийж болохгүй. Тэгээд би хүнд юм өрөхгүй гэдэг шиг би энэ юмнуудыг хийж болохгүй юм байна. Би кальц баршана уун гэдэг шиг би одоо Бурханд ойртохын тулд ингэж ингэх хэрэгтэй юм байна. Бурхны үг залбирал итгэлийн ахын дүүсийн нөхөрлөл одоо юу гэдэг юм те. Тэр нүгөө би эргье. Энэ юмыг амьдралдаа арай ахиу байлгая. Тэгээд энэ имчилгээг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх нэ. За тэгээд зөвхт байдалд сургадаг. Тэгээд аливаа сайн үйлд бид нэрийг ингээд үр дүнд нь бүрэн сайн бэлтгэж чадах юм аа. Тэгээд энэтэй холбоотой нөгөө бас нэг юм хэлхийг хүснэ. Хүмүүс бурхан дээр ирэхэд үндсэн 3 арга байдаг. Нэг нь хувьчилсан Бурхны онцгой ишлэлчлэл. Тэр нь одоо ялангуяа хүнд хэцүү нөхцөл одоо нэг номон толгойд орцсон, зөвхөрцөн, амиа орлох жоо гэдэг ч юм те. Бүр ингээд бүрстэн нэг ямар ч гарц гаргалаагүй болцсон. Ингээд явж байгаа хүмүүс Бурхан онцгойгоор хин нэг нэр дамжуулаад юм нөхцлөдлөөр дамжуулаад амийн аврангаа ингээд өөрийгөө илчилдэг ийм онцгой гахалт илчлэлүүд байдаг. Идэгшгүй өвчнөөс идэгдэг ч юм. Хоёр дахь нь мэдээж энэ Бурхны үг байгаа. Гурав дахь нь итгэж хүмүүсийн гэрчлэлүүд байгаа. Өөрчлөгдсөн ингээд маш онцгойгоор өөрчлөгдсөн гэрчлэлүүд байдаг. Тэгэхээр энэ сайн үйл одоо хойно гарна тэг үгийг тунхайл цагаа олсон ч олоо гэж тунхайл гэдэг. Энэ сайн үйл гэд бас энэ гэрчлэлтэй холбогдож байж болно тийм үү. Би ингээд энэ хэрээр Бурхны дээр зэмлийг хүлээж аваад залруулагдаад зөвхт байдал сургагдаад сайн үйл бэлтгэгдээд тэгэх юм бол тэр хэрээр би өөр хүмүүсийг Бурхан руу ойртуулахад тусдаа тийм гэрчлэлээр миний амьдрал, итгэлийн амьдрал баян байх нэ. Тэгэхээр энэ зүйлийг бүгдээр хамтдаа санаа. Тэгээд тууштай бай гэдэг дээр би нэг юм хэлэх мартсан байна. Паул ба Соломон юу хэлэх гэж байгааг ойлгож байгаа те. Эхлэл нь чухлаа, төгсгөл нь чухлаа.
Паул ямар хүн байсан бэ те? Хэн болж амьдралд дууссан. Одоо бид нэр яг энэ уншиж шүү дээ. Яг энэ бид нэр өнөөдрийн бүлэгтэр энэ Паулийн сүүлийн захидлын сүүлийн бүлэг рүү орчлоо бид нэр те. Амьд байхдаа бичсэн сүүлийн захианы сүүлийн бүлэг. Тэгээ Паулийн амьдрал ингээд дуусч байна. Хэн байсан бэ? Хавчагч. Алж чадах гад ингээд тэрийг бол бурханд үйлчилж яана гэдэг чин сэтгэлээс итгэе явж исэн тий. Тэгээд Есүс Христ Саулаа гэж нүдийн нээсэн нөгөө яг месиа аврагч юм бэ гэдэг. Тэгээд шинэ амьдрал, шинэ зорилго энэ зүйл тавигдсан, илчээр томилогдсон, хажууд нь байгаагүй ч гэсэн тууштай итгэлийн замаараа магадгүй бар тэр 12-оос дутхгүй баг илүү шахав явсан. Тэгээд замаа дуусгасан. Итгэлээс агсан тий. Уралдаандаа итгэмжтэйгээр нөгөө хуучин орчуулган дээр сайн тэмцлэр тэмцсэн гэдэг шүү дээ тий. Энэ бол одоо сайн төгсгөл байна. Тууштай байж чадсан жишээ байна. Соломоныг саны тий. Эхлэн агуу мундаг. Одоо Давид хааны хүү Мэргэн ухаан Библийн хэдэн ном бичлээ? 2-3 ном бичсэн баг тий. Сургаалт үгс, номлогчийн үгс, за одоо юу гүн ухаантны үг. Тэгээд нөгөө Соломоны дуун чинь бас юу болчлаа. Төгсгөл нь асар эмгэнэлттэй. Тэгэхээр нөгөө миний нөгөө бас хэлдэг юм байдаг шүү дээ. Нөгөө явцын дунд ингээд харамсалтай нь орхигддог хүмүүс байдаг, байхад гайх зүйл байхгүй гэж хэлдэг. Энийг нөгөө хүмүүс орхиж замын дундаас буцнаа орхино гэдгийг угаасаа хэлсэн байдаг. Тэгээ нөгөө дөрвөн хөрсний тухай жишээг хэдүүлээ саны Иохан 13 дугаар бүлэгтэр гардаг. Тэрний голын 2 хөрсийг нь хэдүүлээ саны. За эндээс хараад байгаа. Ялангуяа 2 дугаар хөрсийг харъя тий. За тариач үр тариалахаар гарсан гэж хэлээд байгаа шүү дээ тий. За тэгээд жимэвэр унсан шуу ирээд ичгөө гэж. За энэ бол хүлээж аваагүй хүмүүс байгаа да. Хоёрдугаарх нь зарим нь хадаргаг хөрс багтаа газар унаж хөрсөн гүн биш тул даруй соёлж гинэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс үгийг хүлээж авсан хүмүүс байгаа да. Гэвч үндэсгүй улмаас нар гарахад хатчихжээ. Зарим нь өрөөс дурмал донд унжээ. Гэтэл өрөөс дурмал ургаад тэднийг хашиж саатуулчихжээ гэж хэлж байгаа. За тэгээд энийг Есүс тайлбарлаж хэлсэн байдаг тийм. Тэр хадрах газар тархицсан хүмүүс гэдэг нь хин юм бэ гэхээр үгийг сонсоод даруйхан баяртайгаар хүлээн авсан боловч бат үндэсгүйгээр хэсэг зур явдаг. Тэгээд үгээс болж зовлон хавчлага ирэхэд шууд итгэхээ болдог ажээ. За нөгөө 3 дахь хөрс нь болохоор өрөөс дурамлын дунд таригдах үе тэнд үгийг сонсох боловч өнөөгийн санаа зовнил эд баялагын хуурмаг байдал нь өнөөх үгийг шахаж үр жимсгүй болгодог байна гэдэг энэ зүйлүүдийг тууштай байдал дээр би хэлхийг хүсэж байна. Тэгээд урт хойно орлоод байгаа уучлаарай. Тэгээд за тэгэхээр түрүүний дээр нөгөө заах зэмлэхүүдээр ингээд яг өөрийнхөө хувийн нөгөө нэг юунуудыг бодож үзээрэй. Жишээ нь би нэлээд цохол доо маш амархан дэлбэрчих гээд байдаг хүн байна. Тэгэхээр нөгөө хүний уур хилэн бурхны зүгт эдлэг биелүүлдэггүй гэж үг байдаг тий Яаков дээр. Уур хилэн дээр чи нар бууж аргаа гэж бас үг байдаг. Тэгэхээр би эндээс одоо Библиэс ямар илчлэлт авч болох вэ? Буюу одоо нөгөө зэмлэл авч болох вэ гэхээр энэ уур хилэнг ингээд тесрээд дэлбэрээд байгаа чинь бол бурхны хүслийн дагуу зүйл биш, явж зүг биш тий. Энэ бол гим нөгөөд бурхны юм. Тэгэхээр би одоо энэ уурлахаа болохын тулд би гарц гаргалгаа хайж эхлэх юм. Бурханд хандан ятгахтаа давтамжийг холдуулдаг юм уу тий. 3 удаа тесрэж яхад нэгэн дээр нь 2 дээр нь амаа амхаад үгээ зэлгээд өнгөрдөг юм тий. За тэгээ магадгүй садар самуу байж болно. Садар самуун дээр зүрхэндээ завхаарсан нэгэн биер үлдэг үч гэсэн айлидын завхаарсан гэж хэлсэн байгаа шүү дээ. Гэх мэтэр итгэл сүнсний дөрөв хийсэн нэг унтармал байдалд орцсон уу, анхны хайр орхицсон уу. Тэгээ би энэ дээр бас нэг дээрүүд ярьжсэн санагдаад нөгөө миний итгэлийн амьдрал нөгөө дурсамж төдий амьдрал болсон уу. Одоо танаар сони юунд итгэлийн амьдралаар сони юу энэ да гэхээр
нөгөө 20 жилийн өмнөх 10 жилийн өмнөх юм аа л яриад. Гэхдээ би тэр үед амар гал болон байсан. Сайн мэддэг. Орон солоог тараадаг байсан. Ингэдэг тэгдэг байсан. Библийг өдөр шөнөгүй ингээ уншдаг байсан. Ингээ нөхөрлөдөг бол өстой хизээч алгасдаггүй шүн орой болго ингээ явдаг байсан. За сүүлийн 1 жил 2 жилийн дотор таны амьдралд тэгвэл одоо яг ямар бурхан ямар яаж ажиллаж байна, ямар гэрчлэл байна гэхээр ингээ хэлэх юм аруухан байх тий. За тэгээ нэг завгүй байдлаар бас өөрсдөө зөвтгөх шүү дээ. Тэгээд нэг түрүүн тэр нэг сошиал юутай холбоотой. Яг энэ дэлхийн амьдрал нэг өдөр хоногод асар хурдан өнгөрч ийн энэ төргээ ярьдаг. Гэхдээ нэг завгүй гэдэг бол ер нь бол худлаа гэдгийг бид нэр хэлээд байгаа тий. Хэрэггүй бид нэр зарцуулж байгаа цагаа ингээ яг тооцоолох юм бол бурхны үгийг унших, бурхан зориулах, бурхан руу ойртох тэр хангалттай цагуудыг бид нэр ингээ зүгээр яатсан байдаг. Тэгээ энэтэй холбоотой би бас нэг зүгэрлэл сонсч байсан. Шууд одоо элсэн чихэд байна гэж бод тий. Тэгээд тэнд нэг зүгээр нэг жоохон юу гарчиж. Нүх гарчиж. Тэгээ шуудаа бол байгаад байдаг. Тэгээд элсэн чихэр бол гэхдээ жоохон асгараал байгаа. Би анзаарахгүй байгалаа тий. Тэгэл шуудаатай ингээ байгалаа. Тэгэл асгарж байгаа тэр чинь нэг өдөр ингээ дууссан штэ. Тийм болохоор бид нэр тийм цоорхоо байвал тэрийг нэг цойлдож нөхөх хэрэгтэй байх нэ. Тэгээ нэг байшин савтай холбоотой ярихад дахиад нөгөө ямарч би нэг өөрөө сайхан байшин байсан болохоор юм шиг хаваад. Ямарч одоо мундаг супер байсан асар зузаан дулаалгатай байсан одоо нэлээд сайн дулаалга гэдэг нь магадгүй 10-20 см дулаалга хэлдэг те нөгөө жишээ. Метр хэртэй зузаанаар ингээ хааны шалын адрын дулаалцсан бай. За тэгээд дотроос нь бүр өстөө том зуух тавьж байгаа дүнгэнд л галдсан бай. Тэр байшин бүр ингээд гаднаас харах юм бол баг ингээд улаанаар ингээд яаж байгаа тий. Тэгээд тэр байшин галдахгүй орхих юм бол ахаад дэмжихгүй халаахгүй орхих юм бол Монгол шиг юм өвөлтэй газар цаг хугацааны асуудал байгаа. Хизээ тэр гарацаа алцаар мөсөө өнгөл болох вэ гэдэг бол 1000 дулаалгатай байна уу дотроо ямар гоё тийм зуухтай байгаад ямар гоё тэр нь дүрлцэн асч байсан хамаагүй. Тэр байшин хөрх нь бол тодорхой. Тэгэхээр бид нөгөө нэг 100 руугаа байнга ингээд нөгөө нэг түлш сэлгэж хийж явахгүй бол онтрохны гэдэг бас та бүхэнд хаваалцъя. За тэгээд цаашаа хилээ явъя. За тэгээд Тимоттой холбоотой ярихад ер нь нөгөө нэг нас залуу хүн өөрөөсөө ахмад хүнд үг хэлэхэд бас жоохон нэг үл ойшох тал байдаг тийм үү. Би чамаас илүү амьс илээсэн яаж амьдрахаар чам шиг одоо энэ залуу хүүхдээр заал хараа болоог байна гэдэг ч юм уу үд тоомсорлох юм юмнууд бас байдаг. Тэрийг урамшуулж бас Паул хэлж байгаа тийм. Эсвэл тэнцээ бэлэвсэн эмэгтэйчүүд гэдэг ч юм уу ийм хүмүүс ингээд янз янзын юм ярьж чамааг ингээд зүйж магадгүй. Чи тэгтээ зүв явж байгаа шүү. Тэрэн дотор харин үргэлжлүүлээд тууштай байгаарэ гэдгийг зааж хэлдэг. За дөрөвдүгээр бүлэг рүү орё. Нэлээд цаг явчлаа. Төрөөсөн үгийг тунхагл олсон ч олоогүй ч тунхаглаа гэдэг. Тэгээ энэ дэр нэг хоёр утгыг хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт нь биднэрт хангалттай цаг хугацаа амьдрах цаг хугацаа байгаа гэж бид андуурдаг боловч тийм биш, үргэлж тийм биш байдгаа гэдэг хэлж байна. Тэгээд энэ яг бидний амьдралд сайхан тохиолдсон зүйл байгаа. Бидний сайн мэддэг нэг ах маань цусан руугаа ирж явал замдаа шууд унаал зүрх нь хагдаад нас орчлаа. 60 хүрээгүй байсан хүн тийм 58 өстэй байсан. Тэгэхээр бид нэр хизээ бидний амьдрал энэ хорвоод ирэх хорвогийн тоосыг божигнуулах хугацаа дуусах таашгүй. Нэг өдөр зүрх хаагддаг юм, нэг өдөр харавдаг юм, нэг өдөр одоо аваар осолд ордог юм уу, гинт эрэхтний золиос болдог юм уу. Гэт энэ юу гэж хэлэх гэдэг нь тэгэхээр нэг бэлэн байх хэрэгтэй бид нэг хизээч бурхны өмнө очиод за яаж амьдрсан бэлээ, итгэлийн амьдрал ямар байгааг асуухад хэд хүүхдээ хуухай майцгүй хэл хүүхдээ байх. Бурхны өмнө айж бимэх очих те. Тэр нөгөө хэлсэн шүү дээ нэг
Бурханаас имэх имэлт гэдэг байгаа. Зөв имэлт байх юм бол бид нэр тэр имэлт бидний Бурхан руу хөтэлдэг, Бурхан руу аяачдаг. Гим нүгэлт хийцэн болохгүй юм ийцэн бол Бурханаас зүхтаадаг, Бурханаас холддог тийм. Ийм зүйл байна. Хоёрдугаарт нь тэр эрүүл сургаал энэ зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Боломж олдох үед Бурханы эрүүл зөв сургаалыг хэлж бай, хэлсээр бай гэдгийг бид нэр сануулж байгаа. Хэрвээ хэлэхгүй байх юм бол тэр нэг одоо мөнгө төлөөд буст хийдэг ийм нэг хуурамч мэдээлүүд их болсон шүү дээ орчин үед. Хуурамч мэдээллүүдийг хүмүүс асар их мөнгө цацдаг юм уу? Ямар нэгэн байдлаар ингээд хүмүүст маш их сайн хүргэж чаддаг. Тэгэхээр эрүүл сургаалыг бид нэр тунхаглахгүй хэлэхгүй байх юм бол тэр одоо энэ нэг цаг агаарын байдал гэх юм уу тэр ноёлох тэр сургаал нь тэр хуурамч сургаалууд дийлэнх нь 180-90% болчихно. Тэгэхээр эрүүл сургаалыг бид нэр цагаа усан жолооч тунхалж явах юм бол тэгээ төвчээртэйгээр зэмлж анхааруул синхруулж явах юм бол магадгүй тэр хуурамч сургаал эрүүл биш сургаал руу явах гэж байгаа хүмүүс бас нэг юмыг бодох тийм боломж ээж болно. Тэгээд түрүүний миний хэлсэн зүйлтэй энэ яг 3 дахь ишлээс 4-3-аас ишлэж байгаа энэ юм зүйл холбоотой. Хүн өөрийнх нь тухай таагүй үннийг өөрийнх нь бурууг хэлчихсэн тэр мэдээлэл тэр зүйлийг хүлээж авахаас ингээд өөрийгөө блоклчдаг, хаачдаг. Тэгээ нэг юм танин мэд хүн юу гэдэг лээ. За нэг тийм шинжилгээний нэр том яваад юм л өөртөө таалагдах юмыг л үзээд явах сонирхолтой. Өөрийнхөө зүг гэж бодоод байгаа юмтай ойролцоо мэдээлэл авах юм бол тэрийг үзэн тэгээд би нэг дээр үеийн номлол дээрс ярьжсэн тий. Орчин үеийн мэдээллийн сүлжээнүүд нь яг сайхан тэрэндэн сайхан ягаал тиймээ тийм чиний үзээд байгаа чинь зүг гэж яг алгоритмаараа тэрнтэй л холбоотой тэр зүгийн л мэдээллүүд нөгөө өөр үнцэг өөр эсрэг үнцэг энэ юмнуудыг ерөөсөө тэр хүнээс холдуулж тэгээд тэр хүн вакуумччихдаг. Тийм тэрэн дотор ингээ сайхан чанагдаад болоод миний энэ итгэж байгаа зүвөө гэдэг. Тэгээ миний нэг бас жоох игдүүцэд идэг нэг хувилдааны онол гэж нэг юм одоо орчин үед их газар аваад хүмүүс амар яадаг болцтой нэг вакцин загцын гонготл учир зүггүй эсэргүүцэл нэг юм хит юм эрүүл биш юм юмнуудад айгу татагддаг болсон. Үлгэр домгуудад гэж хэлээд дээ шүү дээ. Үннийг сонсохоос татгалзан эрг нь эрүүл сургаалыг төвчгүй болно. Харин хүсэлтний нийцүүлэн шохоорхлыг нь татах багш нараар өөрсдийг нь хүрээлүүлнэ гэж ийм зүйл хэлж байна. Тэгээд Бурханы хэлж байгаа зүйлүүд биднэрт үргэлж таатай байдгүй те. Чи одоо энэ сорилтыг ингээд бүрэн баяр хөөр гэж үзээ. Энийг төвчээртэйгээр даваа гэдэг ах чинь. Эсвэл наад гим нүгэлтэй хүмүүсээ чи уучлаад хайрлцалдаа гэдэг ах чинь. Энэ чихийг нь гэж ихт багш нар юу гэж хэлэх вэ? Наад нэг юмнуудаа зууралдаж яа тийм бэ? Хаяачлаа шүү дээ, тий. Наад хүмүүсээсээ зайгаа холт ийм балан юмнуудаа битээ яагаад гэдэг ч юм. Ингээд хүнд өөрт нь таатай амархан байх одоо хүндүр багтай энэ зүйлүүд одоо бидний мэддэг бас тэр нэг зам гэж байгаа даа. Тэ өргөн хаалга нарийн жим баха. Тэр нь бол ихэнх хүмүүс сонгодгоо хэцүү учраас биш нарийн хаалга давчуу жимийг өвчин хүмүүс сонгодгоо өргөн хаалга тэр нэг дардан зам руу явдаг. Энэ бол хүний бас мөн чанарууд байна. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр ярих зүйлүүд өндөрлөе доо нэлээд цаг явчих. Тэгээд хувьчилсан үйлчлэл гэж байгаа. Хүнийг бүрт даалгасан ерөнхий үйлчлэл гэж байгаа. Хувьчилсан үйлчлэл гэж байгаа Бурханаас. Тэгэхээр бид нар Бурханаас надад өгсөн сүнслэг биелэгээс юу вэ гэдгийг Бурханаас асууцгаая гэж хэлжсэнтэй адилхан Бурханы надад өгсөн тэр үйлчлэл дуудлага юу юм бэ гэдгээ бас Бурханаас бүгдээр асууя. Тимотийн хувьд болохоор энэ бусдад заах, сурах, номлох сайн мэдээний
дэлгэрүүлэгч ажиллах их Паулийн хувьд бас тийм байгаа тий харин төсөндөд явж сайн мэдээг тараах гэсэн ийм зүйл байна. Тэгэхээр биднэрт Бурханаас оноож өгсөн тийм үйлчлүүд байдаг шүү. Тэгээ хүн нэг бүр энэ дэлхийн амьдрал дуусах үед түрүү хэлсэн хизээч дуусч магадгүй. Паул шиг би уралдаандаа ихэд гिचийн зүтгэлээ замаа дуусглаа итгэлээс ахсан зөвхтийн дэдээр надад зориулсан зэгцээ ингээд Бурханы өмнө ингээд мэс чанар зоригтой гэх юм уу цэвэр тэгээд ингээд Бурханы өмнө зоригтой очих ийм амьдралаар бүгдээр хамтдаа амьдрья гэж уриалж байна. За тэгээ бүгдээр хамтдаа залбирая. Баярлалаа Бурхаав. Та биднэрт үргэлж өгөө өгдөгт баярлалаа. Тэгээд энэ үгс бидний дотор гүн бат үндэслэгдэн суулгах толтой тухайн өдрийн тухайн үеийн сэтгэл хөдлөл мэдрэмж тийм зүйл бүү байгаасай. Тэгээд та бидний доторх зүрх сэтгэл оюун бодлын маань шүүж өгөөрэй. Таны хүсэлд нийцэхгүй байгаа тэр зүйлүүдийг илчилж бидэнд харуулж өгөөрэй. Тэр үнтэйг нүүр тулах зориг хүчийг биднэрт өгөөрэй. Тэгээд эндээс гарах тэрийг ялах тэр хүчийг өгөөрэй. Та хүүгийнхаа өглөөр тэр бүх чөлөөлтийг ялтыг бидэнд өгсөн байгаа. Бидний дотоос өөрийнхөө ариун сүнсийг өгсөн байгаа. Тэгээд энэ өөрчлөлттэй амьдралыг та биднэрт өрөөж өгнө гэж Есүсийн нэрээр талархъя. Амен.